Өнөөдөр бид нэр подкастта нэгэн бяцхан авьяаслаг зочныг урьсан байгаа. Тэгээ зочин маань энэ байна. За сайн байна уу? Подкаст одоо үзэж байгаа заяа. Хоёулангийн үзэж байгаа хүмүүс чи өөрийгөө танилцуулаач. Чамайг хэн гэдэг вүлээ? Хэдэн настай вэ? Миний нэр Готгон Жаргал гэдэг. Ааха. За одоо хэдэн настай? 5 настай. Чи өнөөдөр эрэхтэй хэр бэлдсэн? Юу бэлдсэн? Ээж нь чамд юу гэж хэлж өгсөн? Ээж та одоо явъя да гэсэн. Явъя та гэсэн. Чамайг яг юунд оролцох гэж байгааг нь хэлсэн үү ээж нь? Хийсэн бичлэгэнд оролцох байгаа гэсэн. Ааха. Тэгээд ямар хүн байгаа гэсэн ээж нь? Ээж Тий. сэтгүүлч хүн байгаа гэсэн. Аа. Хүүхдүүстэй ингээд дайралтдаг авдаг сэтгүүлч хүн байгаа гэсэн. Ааха. Тэгээд өөр юу гэсэн? Өөрөө Тий. айх хэрэггүй шүү. Тэр хүн зүгээр сэтгүүлч хүн гэсэн. Тийм үү. Тэр нь чи юу гэсэн? Ихэн Зогсон. Таны ээж чинь бас сэтгүүлч тий? Тийм. Тэг сэтгүүлч хүн ямар ажил хийдэн чи мэдгүй? Мэдэн. Юу хийдэ? Ингээд даргуудтайгаа хамт ингээд юм бичдэг. Дарагтайгаа хамт уу? За. Тэгээд өөр яа дээ? Ээж чи юу хийж ин хажуунаас нь хараад хахад? Ээж ажил дээр очоод ээж нэг зургуудаа хараад тэгээгаа ингээд бичдэг. Тэгэл юм бичээл ах юу ер нь. За. Хойлоо одоо гоё гэрийнхнийхэн талаар яриа заяа. Чи хин хинтэйгээ амьдардаг? Би аав, ээж, ах, дүүтэйгээ зургуулаа амьдардаг. За. Аав нь ер нь ямар хүн юм? Ямар ажил хийдэг? Манай аав цагдаа шиг ажил хийдэг. Тийм үү. Тэр нь ямар ажил хийдэг? Ер нь бол цагдаа шиг ажил хийдэг гэсэн. Тийм үү. Цагдаа. Ер нь бол аав нь ишрүү ордод гараад ирэх 5 минут бол ишрүү. Уцаа өгвөл. Яана тийм. Йоо. Тэр нь чи яах вэ? Тэгэхээр би уцаа нүзэл тэгэл гарч ирэнгүүт нь уцын нөгөөл тэгэл явцдаг. Тийм үү. Зүг. За ээж нь тэгвэл яа дээ? Ээж маань сэтгүүлч хүн. Тэгээд ээж бат том хүмүүсээс ингээд ярилцлага аваад гой ингээд явдаг. Ээж нь чамд хамгийн их ямар үг хэлдэг вэ? Хамгийн ховцаа өмс. Ховцаа өмсөө гөхөө. Тэр нь чи юу гөхөө? Ер нь би хаяада өмссөн байж дээ. Манад өөл тантаа шалд явж идэв. Яана тийм үү. Тэ чи одоо яах вэ тэр үед нь? Тэр үед нь ховцаа өмсөөрэй Төрөн Жаргалаа гэсэн. Тэ чиний үгэнд орох уу? Арахгүй тэгэхээр би хойноос нь хөөгөө тэгээ байж австайгаа хүчээр өмсүүлчих. За. Төвчөр өмсүүлж барж гин үү? Дийлж гин үү чи? Дээш. Тийм үү. Дүүч уйлахгүй юу тэгээд? Уйлахгүй. Айгуу юу? Айгуу. Ууралцдаг харин. Тийм үү. Тэ харагдах уу чи дүүгээ? Харагдт юм уу уурлахаар нь? Орхичт юм уу зүгээр? Наадах чи манайд аргахаар наадах чи өөрөө нөөв гэдэг болохоо зүгээр л орчдөг. Зүг. Тэгээ дүү чин тэгээд чамд ер нь анх дүүтэй болсон чи ямар санагдсан? Дүү чи хэдэн настай вэ? Манайд 3 настай. За, анх дүүтэй болсон чи чамд ямар байсан? Гоё эсэн. Тийм үү. Юу нь гоё байсан? Царай. Царай дүү гэж царай ямар вэ? Хөөрхөн. Тийм үү. Юу нь хөөрхий? Тарнуудын амман. Зүг. Одоо чи ингээл гэртээ байж байгаа л ер нь ямар үед хамгийн их баярлах вэ? Гэртээ байж байгаа доо. Тий. Эсвэл сургууль дээрээ ч юм уу чи ер нь ямар үед их баярлалтай? Яавал гой санагдтыг чам? Одоо удахгүй шинэ жил олох жагаа. Тэгээд тэр үед ээж маань надад дэмэг авч өнгөсөн. Тэрийг л одоо хүлээгээд байгаа юм биш үү? Зүг. Тэгвэл өөр өдөр тутамдаа ямар үе чамд гоё санагдтыг? Өдөр тутамдаа юу? Тий.
Ингээ сургуулиугаа явах үед Сургууль руу явах үед гоё юм. Одоо чи чинь цэцэрлэгээс ахлах анги руу орж байгаа тий? Ахлах анги руу ахлах биш. За. Битгэл. Бэлтгэл ангид орж байгаа юм байна шүү дээ. За тэгээ хичээл номны ямар байна? Хичээл ном гайгүй. Тийм үү. Тэг юу үзчихэ тэгээд? Орсоор 10 хүртэл таалхыг үзээд өшөө бас биеийн темпер ороод үжигийн хичээл ороод дөө хөгжим марсан. Тэгээ чамд хамгийн гоё хичээл нь аль нь вэ? Хичээл нөө. Үжигийн хичээл. Балет. Ямар гоё юм бэ? Тэгээ балетн дээр чи юу заах вэ? Балетн дээр нэг гайгүй юм заад. Гайгүй юм заах уу? Болж тээ тий? Сургуульд нь хэн хөргөж өгж авдээ? Сургуульд. Манай аав өнөд хэдэн башин нөлөхө хэдэн хүүхдээгээд дандаа авчирдээ. Аав нь л юу авчирт юм бэ тий? Авчираад буцаад авдээ. За. Нэг өдөр л ээж нь авсан. Тийм үү. Ээж ч одоо их завгүй байдаг байх нэ. Чи аавтай хандаж одоо ямар нэгэн зүйл юу н хэлчихсэн үү? Аав дээр нь хэр хайртай? Зөндөө их хайртай юм. Чи тэрийг яаж мэдэх вэ? Хайртай байгаад байна гэдгийг. Хараад мэдчих. Тийм үү. Тэг харахаар яа дээ? Харахаар нэг өөрхөн зэрэг таалгаар хайртай мэдчих. Аавнаа. Тэгвэл ээж нь нэ дээ. Ээжээ харахаар яа дээ? Ээжээ харахаар. Бас хөөрхөн харагдаад бас хайртай. Тийм үү. Хөөрхөн харагдаад хайрлаад ах уу. Тэгээ одоо чи тэгвэл хичээлдээ яваад юу нэг их л гоё байгаа юм ба штэ тий. Тэгээ чам таяадаас нэг жоохон ууралж муурлахаар үе гарах уу? Гарна. Ямар үед тэгдэ? Ер нь сургуульд очсон. Очсон үед чи очихдоо их гоё байдаг гэжтэй. Тэгээ очиод яа дээ уурж үрээд юм уу? Яагаад тэгдэ? Өдөржингөө байна гэдэг. Өдөржингөө байна гэдэг. За өөр яа дээ? Сургууль дээр очиод ер нь юу болдог чинь гоё ярил л та. Сургууль дээрээ юу? Тий. Сургууль дээр очиод манай багийн шинжээ сургуультай чимээгүй байгаарай гэсэн мөртлөө цэцэрлэг шиг удаад ий. Тийм үү. Тэгсэн мөртлөө цэцэрлэг шигтэй орилтууд нь яаж юм хүүхдүүд? Үгүй. За. Хүүхдүүд ер нь хаяадаас ирдэг. Би бас хажуунаас нь дагаал орилох уу? За. Чи тэгээд сургууль дээр очиод уурлахаар яа дээ? Уурч үржир бүр амар уурч үрээд байвал яа дээ? Уйлахаар санагддаг. Уйлмаар санагдах уу? Тэгээ яах вэ? Чимээгүй л уйлчдаг. Чимээгүй юу? Тэг өөр яах вэ? Уйлж болохооргүй бол яах вэ? Уйлж болохооргүй бол зүгээс орт. Тийм үү. Уурч алга болох болов? Уурлж байгаа. Уурлахаар ингэ дотор чи ямар нэг мэдрэгдэх үү? Мэдрэгдэг. Юу мэдрэгдтээ? Одоо сургууль дээр очиж байгаа да. Яах уу гэдэг. Тэгээ яах уу удаад нэрээ? Тэгээд сургуулигаа очсныхан дараа үйлчдэг. Тэг тайвшрах уу? Гайгүй болох уу? Гайгүй. За. Чи ямар үед гомддгийг тэгвэл? Яг ингээд тэр тоглоомын газар руу явна гэчихэд явдаг үед гомддог. Тэр нь чи тэгээд хэлдэггүй гомдчлоо шүү би гэд. Хэлдэггүй. Тийм үү? Яагаад хэлдэггүй? Хэлж байгаа ч. Зүгээр ингээл өнгөрчдөг. Зүгээр мартчих тийм үү? За тэгвэл яах вэ те? Гайгүй юм ш те. За одоо чи чинь том болоод ер нь яг ямар мэрэгчлээ болъё гэж бодож байна. Эсвэл том болоод яг юу хийдэг хүн болмоор байна? Одоо бодсон юм байна уу? Байна. За юу вэ?
Би шүдний юмч болсон тамаанаа. Йоо ямар гоё юм бэ. За яг шүдний юм болох чаа. Яагаад гэвэл багаахтаа тусан гэдрээд автагаа хамт яа ингэ шүдөө төсөөсөн даавдахгүй энэ дэсэн болохоор би ингээд өвтөдийг өвдөхгүй дээгээд шүдээ. Жаад ингэ зөрөгтэй байх хэрэгтэй бол яадаг вэ? Зүгш. Зүгээр үү? Юм амнаас айвал яах вэ? Өмнөөс тоо Тий. зүгээр л дугтчих. Цугтаад уу. Йоо яа тэгвэл асаргайг баха тий. Ер нь бол манай охтууд энийг гурван муудтаад байдаг. Пэ за яага муудалцж байгаа. Муудсан гээд. Муудсан гэдэг юунаас болоод? Хамт нэг бэжсэн бидтэй. Яасан бидтэй? Чи надтай хамт нэг бэжсэн бидтэй. Техникүүдээ яхаараа өөр хүнтэй нэж болчтой ингээд муу. Тэгэхээр нь яах вэ? Тэгэхээр би бэж гэдэг. Тэгээ юу ч юм гэсэн чинь. Ихсэн чинь тугaalчдаг. Зүг. Тэгээ та хэд одоо хүүхдүүд хоорондоо найзлахаар яах вэ? Яаж найзлах вэ? Ингэж. Ингэж үү? Яа тий. Тэгээ яах вэ? Найзласнаа баталгаажуулах юм уу? Тэгээд найз болчихж байгаа юм шүү дээ. Тэгээ найзуудаараа юу хийх вэ та хэд? Найзуудаараа юу? Тий. Найзуудаараа хамт ондох үедээ гоё юм яриад өшөө хамт ондохгүй үедээ юм ярихгүй зүгээр унтаад тэгээд найзуудтайгаа хамт өдрөө гоё юм яриад өшөө хамт зоохгүй үедээ яхаа юм Жохоо юм уу? Нэг сайхан юу ярьдээ та хэд? Юуны талаар ярьдээ? Антидотын дандаа. Амьтдуудынхаа талаараа за ямар амьтантай юм? Манай гэрт ер нь бол амтэн байдаггүй. Тэгээд өөртөө нөгөө бусдынхаа бол хаймаа морцан. Нөө гэсэн. За. Чи тэгээд амтантай бол юм бол гэж хэлж үзүү. Болмоор байгаа юу эсвэл болмоор байгаа юу? Ер нь би хийж үзсэн л дээ. За. Тэгтээ шээс баазил тэрвэрлсэн гээд. Тэгээд авч өгдөг юм. Тийм үү. Одоо чи тэгээд тэр шээс баасыг одоо цэвэрлж чадах юм уу? Тэгж асуугаад байна уу? Тэгэхээр чи юу гэсэн? Чад ништ. Тэгсээр нэг яаж? Тэгсэн чинь авчихгүй байсан шүү. Тийм үү. Тэгээ чамаа магтахаар яах вэ? Магтахаараа. Тий. Баярлдаг. Тийм. Чи ямар юу гэж магтдээ ээж аав чамайг? Ээж аав уу. Тий. Гой. Өмнө жил цэцэрлэгтээ нагаан гэрэл цагаан шам гэдэг тэмдээнд орсон. Тэр нь тэгээд хүүхдүүдтэй өсөлдөж. Тэгээд хамгийн сайн байсан дээр бид юмсан. Тэгээд өшөө ээж аав нь очиж утсан. Танаа аав ээж үтсэн маа? Утсан. Тийм үү. Гэтэ бичлэгэнд ороогүй. Бичлэгэнд ороогүй юу? Гэтэ чи байсан биз дээ тэн дээр нь? Байсан. Тэгээ ямар байсан? Ойс. Тийм үү. За. Болчтой тий. За одоо чи тэгээд энэ хичээл номноос өөр одоо юунд дуртай, юу хийх дуртай? Хичээл номноос аюу. Тий. Гоё унтах дуртай. Унтах дуртай юу? За бас болжтэй. Ядраад идэм үү? Өнөөдөр өглөө бүр амар их утсан. Тийм үү. За ашиггүй дээ тий. Нэгсэн чи арай ч болоогүй да. Тэгэхээр би заадал. Тийм үү. Унтаад асууд ирэхээр яа тий гоё идэм үү? Гоё. За
Өөр одоо жигээ утсан дээр TikTok янз бүрийн юм хийж гинөө? Бичлэг энэ төр хийж гинөө? Хийжин. Тийм үү. За юу хийж гин? Хэний утсан дээр хийх үү? Хамаатны хаа уцаар Ааха. За ямар хөө бичлэг хийх үү? хөөрхөн гоё. Ааха. Тэг үзэж байгаа л дуурайгаа л хийх үү? Аха. Тэг гоё ясныг яаж мэдгүү чи? Үзээд. Үзээд ямар нь гоё дээ? Ер нь бол манай хамаатны нөгөө бичлэг хийдэг байгаа хүн нь өөрөө бас бичлэг хийгээд идэв байна. За. Тэгээд би бичлэг хийгээгүй үед би тэний уцаар жоохон TikTok хийж өгсөн чи балдаа гэдэг код хийгээд өгчээ. Би баярлаа гэж явчихлаа. Баярлалаа гэж явчихгүй. За. Ашиггүйтэй тий бас. За хоёлаа одоо ингээ ярилцлагаа дуусгая заяа. Тэгээ чамд өөр гой бод санаж байгаа хэлхээ марцсан юм байна уу? Байхгүй. Бүгдийг нь ярьцсан ажээ. За тэгвэл хоёлаа ингээд ярилцлагаа өндөрлөё. Тэгээд манай подкастт маань оролцсон зочин охиндоо маш их баярлалаа. За баяртай гэдэг шилж. Баяртай. За.